алтан дээр суусан гуйлагчд. Бид нар энэ хил цугийг сонсохдоо зөвхөн сонсохыг хүсэж байгаа хэсгийг сонсоод байгаа. Гэхдээ яг үнэндээ давхар сонсох ёстой үг нь юу юм бэ гэхлээр гуйлагч юм гэдэг үг. Яг энэ хил цуган дээр л алт гэж ашиглагдаад байгаа болохоос ч дан ганц алтчааг биш л те. Нүүрс, зис, газрын авар элемент гэх мэтчлэн явж өгнө. Эдгээр хими элементүүдийг газар доороос нь гаргаж ирэх гэдэг бол авдар дээрээс сууж байгаа тэр авдар дээрээсээ босонгуудаа хаалгыг онгоолгоод авж байгаа шиг энгийн зүйл ерөөсөө биш. Бид нар эдгээрийг газраас нь гаргаж ирээд ашиг шимийг нь хүртээд эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд бидэнд анхны хөрөнгө оруулалт гэдэг зүйл хэрэгтэй. Анхны хөрөнгө оруулалт гэдэг нь юу юм бэ гэхээр тухайн төслийг эхлүүлэхэд шаардлагатай хайгуулын ажил, дэд бүтэц, төмөр зам, эрчим хүч, авто зам, гүний уурхайн технологи мэтчлэн ингээд асар олон бүгд хэдэн 100 сая доллараар зарим тохиолдолд тэрбум доллар хэмжигдэх үз хэмжээний хөрөнгө оруулалт. Харамсалтай нэмжлэг хийхэд хэлсэнчлэн бид гуйлагчид 20 эдгээр тэрбум долларын эдийн засгтай бараг л ганц хоёр хятадын ч юм уу Америкийн томоохон компани жилийн орлого шиг хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүнтэй. Ингэхлээр ихэнх тохиолдолд томоохон төслүүдийг хөдөлгөхөд шаардлагатай эдийн засгийн эрсдэл үүрэх чадамжтай Монгол компани гэж бараг л байна. Тийм учраас гадны хөрөнгө оруулалтыг авах хэрэгтэй болдог. Ингээд хэлэхдээ зарим хүмүүс уул уурхай гэдэг бол өндөр ашигтай бизнес. Муу сайн гадны хөрөнгө оруулагчид шуналтай юм чинь биднэрт хөрөнгө оруулах гад толгой дараалаад очрлоо зогсно гэж бодож байгаа. Гэхдээ яг үнэндээ тэр оч нь хаана байна? Гэтэл яг үнэндээ улс төрийн тогтворгүй байдал, нэг хийсэн гэрээнээсээ эргэж буцдаг байдал, гадаад хөрөнгө оруулагч нараа гомдоогоо төөгөөд явуулдаг, аль эсвэл өмчийг нь хураана гэж дайрдаг, нэг олгосон лицензээ буцаага цуцалчдаг гэх мэтчлэн Монголын хувьд гадаадын хөрөнгө оруулагч нарын бараг татагдах биш, зугтаадаг биш болоод байгаа. Яг үндэ бид нар нэг юмыг ойлгох хэрэгтэй. Бид нар баян байгалийн баялагтай дэлхийн бус улс орнууд байгалийн баялаггүй үгээгүй ядуу гэж бодох болох хэрэгтэй. Индонез нүрстэй, Орос нүрстэй, Австрали нүрстэй, Өмнөд Африк нүрстэй заяа. Биш ээ, чи сайн хар. А үсэг, ил үсэг, тэ үсэг алт. Тэгэхээр алт гэд зөвхөн баялгаа хараад эсвэл өндөр ашигтай бизнес гэж уулуурхайг ойлгох биш. Давхар анхны хөрөнгө оруулалт өндөр шаарддаг улс төрийн PR-ын нэмээд дээрээс нь эдийн засгийн маш том эрсдэл таадаг өндөр эрсдэлтэй бизнес гэдгийг нь ойлгох хэрэгтэй. Өндөр ашигтай бизнес гэдгээс гадна өндөр эрсдэлтэй бизнес. Тийм учраас гадны хөрөнгө оруулалт уулуурхайн салбарт олох бол хүнд. Тэгэхээр нийгэм даяараа иргэдэн өөрсдөө энэ уулуурхайн салбар, уулуурхайн эдийн засаг гэдгээ сайн ойлгохгүй бол популист улс төрч нар гарч ирээл ах юм бол бид нарын эдийн засаг улмал агшсаар байх болно, хөрөнгө оруулагч нар улмал зугтаасаар байх болно. Тэгэхээр хэдүүлээ хамтдаа энэ уулуурхайн салбарыг багж болов ойлгодог болъё. Тэнгүүдэд зориулсан хичээл 2 дахь дугаараа.